Орос улсын түүхэн дэх хамгийн хэрцгий цуврал алуурчин Александр Пичушкины үйлдсэн хэрэгүүдийн тухай өнөөдөр та бүхэндээ ярьж өгөх болно. Тэр шатрын самбар дээр байдаг 64 нүд шиг 64 хүний амь хөнөөх зорилготой байсан гэдэг. Өөрийн үйлдсэн бүх алалгыг шатрын самбарт тэмдэглэдэг байсан. Гэхдээ тэр олон жилийн турш Москва хотын захын хороололд хиндэж анзаарагдахгүйгээр чимээгүйхэн амьдарч байлаа. Тэр өөрийгөө жирийн хүн гэж боддоггүй байсан. Тэр өөрт нь хүмүүсийн сүнсийг нөгөө ертөнц рүү илгээж чаддаг онцгой авьяас бий гэж итгэдэг байж. Александр Пичушкины эхний алалгуудыг нь зүгээр л осол гэж яригдаж байсан ч харин эцэст нь тэр баригдах үедээ өөрийн хийсэн гэмт хэрэгүүдийн тоог хэлэхэд туршлагатай мөрдөгчд хүртэл итгэж чадаагүй. Шүүх болон мөрдөн байцаалтын үед бараг 64 нүдийг дүүргэсэн гэж тэр хэлсэн. Зарим хохирогчдын шарил олдоогүй хэвээр үлдсэн юм. Саяхан тэр дахин гарч ирж өмнө нь тайлагдаагүй 11 хэрэгт өөрийгөө холбогдолтой гэж мэдэгдсэн. Ингээд хэрэгтэй орхоос өмнө дээдлийн мөд суугаа дагаагүй бол дагаарай. Хэдэн сар ашиглаагүй хуучин сууг маань хэвийн болсон болохоор та бүхэн маань сонсож байгаа бол дэмжээд өгөөрэй. Александр Пичушкин 1974 оны 4-р сарын 9-нд Москвагийн ойролцоох Мочушчи хотод төржээ. Удалгүй түүний аав ээж нь салж бага наснаас нь эхлэн түүнийг ээж болон өвөө нь өсгсөн байна. 4 настайд тэд Москва хотын Зизино дүүрэгт Бицевский паркийн ойролцоох энгийн нэгэн орон сууцны байранд нүүж ирсэн. Гэхдээ яг энэ үеэс түүний амьдралд ноцтой өөрчлөлт авчирсан нэгэн явдал тохиолдсон юм. Тэр байрныхаа гадаах савлуурнаас унаж хүнд тархины гэмтэл авч бүтэн 7 хоног эмнэлэгт хэвтжээ. Энэ осол нь түүний ирээдүйд чимээгүй хэрнээ гүн нөлөө үзүүлж эхэлсэн байж болзошгүй гэж судлаачид үздэг. Судлаачдын дунд цуврал алуурчид ихэвчлэн хүүхэд наснаас эхлэлтэй байдгаа гэсэн нийтлэг ойлголт байгаа. Пичушкины хувьд ч энэ хандлага ажиглагдсан гэж үздэг. Александр Пичушкин багадаа эцэг эхээсээ удаан гуйж байж нэг нохой авч тэжээсэн байдаг. Гэрээхэн нь түүнийг нохой асарч сурвал Саша илүү хариуцлагатай болно гэж боджээ. Гэхдээ түүний Спаниел нохой яг нүдэн дээр нь өгсөн байна. Энэ явдал хүнд гуниг харуулсал төрүүлэх ёстой. Гэхдээ эсэргээрээ тэр үглийг хараад тодорхой хэмжээний таашаал мэдэрсэн байдаг. Үүнийг анзаарах боломж байсан. Хэрвээ тэр үед нь арга хэмжээ авч анхаарсан бол түүнийг зогсоох боломж ч байсан байж магадгүй. Учир нь ийм шинж тэмдгийг хамгийн түрүүнд ойр дотныхон багш нар нь анзаарч болдог. Гэхдээ тэр үед ямар ч арга хэмжээ аваагүй. Яг энэ үе бол түүний дотор аль хэдийн эхэлчихсэн байсан аимшигт процессын эхлэл байлаа. Тархины гэмтлийн дараа түүний хөгжлийн явцад тодорхой саатал илэрч эхэлжээ. Тэр ойлгомжтой логиктой ярьж чаддаггүй, энгийн бодлого бодоход хүртэл хүндрэлтэй, мөн бичих чадвар нь сул байсан гэдэг. Үүний улмаас ээж нь түүнийг энгийн сургуулиас нь гаргаад зан авир болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг интернат сургуульд шилжүүлсэн. Ингэснээр Пичушкин 7 хоногийн 5 өдрийг гэрээсээ хол тусгаар орчинд өнгөрүүлэх болсон байна. Харин энэ хугацаанд түүний ээж дахин гэрлээд өөр хүүхэдтэй болж хүүгээсээ багаар хөндийрч эхэлжээ. Амралтын өдрүүдээр гэртээ ирэхэд Пичушкин өөрийгөө өөрийн гэртээ илүүдчихсэн хэрэггүй хүн мэт мэдэрдэг байсан гэдэг. Түүний амьдралд үнэхээр дотн ойлгодог ганц хүн нь өвөө нь байсан юм. Өвөө нь түүнд спорт зааж өгч, даан болон шатар тоглож, амьдралд багч гэсэн урам зоригийг өгдөг байж. Гэхдээ 1988 онд өвөө нь өөр эмэгтэйтэй хамт амьдрахаар нүүж явсан нь Пичушкинд гүн шарах үлдээсэн байна. Энэ явдлыг тэр уралт мэтээр хүлээн авч сэтгэл зүйн хувьд хүчтэй цохилт болсон гэж үздэг. Пичушкин өөрөө хожим нь энэ үеийнхээ тухай ярихдаа миний амьдралд баяр баясгал байгаагүй. Би амьд байсан. Гэхдээ аз жаргалтай байхыг хүсдэг байсан. Гэсэн ч бүгд намайг түлхэж байсан гэж ярьсан юм. Яг энэ мөчөөс эхлэн түүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, дотроо хуримтлагдсан уур бухимдал нь ил гарч эхэлсэн юм. Насан туршийн хэрээр Александр Пичушкины зан авир улам хачирхалтай болж эхэлжээ. Тэр найз нөхөддөө байнга мөнгө зээлүүлдэг байсан ч зүгээр нэг өгдөггүй байсан. Заавал бичгээр өрийн бичиг хийлгэж
дээр нь нэг аимшигтэй өгүүлбэр бичүүлдэг байсан гэдэг. Би энэ амьдралаас сайн дураараа явж байна. Учир нь энэ амьдрал утгагүй гэсэн бичиг. Тэр бүр ингэж хэлдэг байж, хэрвээ мөнгөө буцааж авч чадахгүй бол өртөө хүнийг алж бүхнийг амиа хорлолт мэт харагдуулна гэж. Тэр боловсрлороо мэдлэгээрээ хөгжихийг хүсдэггүй байсан. Харин өөрийн доторх дутагдлыг өөр аргаар нөхөх гэж оролдож байсан юм. 18 нас хүрэх үедээ тэр нэг зүйлийг тодорхой ойлгосон гэж хожим хэлсэн байдаг. Тэр хүн алахыг хүсэж байгаагаа мэдэрсэн. Түүний энэ бодол тухайн үед шуугаан тарж байсан Андре Чикатологийн шүүх хурал нөлөөлсөн гэж ярьдаг. Пичүүшкин ганцаараа биш, хамсаатантай байвал илүү амар гэж бодож байж. Ингээд тэр өөрийн санаагаа ангийнхаа найз болох Михаил Одичукт хэлсэн байна. Эхэндээ Одичук үүнийг тоглоом наргиан байх гэж бодож зөвшөөрсөн ч удалгүй энэ бүхэн үнэн гэдгийг ойлгож эхэлжээ. Айж сандарсан найз нь Пичүүшкинаас зайлсхийж эхэлсэн. Гэхдээ энэ нь Пичүүшкинд огт таалагдаагүй. Тэр найдвартай биш болсон хүнийг устгахаар шийдсэн юм. 1992 оны 7 дугаар сарын 27-нд тэр Одичукийг Бицевский паркийн гүн рүү хуурч авч явсан байна. Тэгээд өөрийн анхны алалгаа үйлдсэн. Тэр найзыгаа хөнөөж цогцыг нь бохирын гүн хонгил руу шиджээ. Михаил Одичук гэдэг найзынх нь цогцос хизээч олдоогүй. Шүүх шинжилгээнийхэн үзэхдээ тэр бохирын систем доторх химийн бодистой гүн хүндий дунаж улмаар бүрэн ууссан байх магадлалтай гэж таамагладаг. Цагдаа нар залууг алга болсон хэргийг шалгахдаа ангийнх нь бүх хүмүүсийг байцаасан. Тэр дундаа Пичүүшкинээс ч мэдүүлэг авсан. Гэхдээ тэр үед хэн ч түүнийг сэжиглээгүй. Харин Пичүүшкин өөрөө айж анхны аллагынхаа дараа бүтэн 9 жилийн турш нам гүм байсан юм. Сургуулаа төгснөхийн дараа тэр цэрэг татагдах ёстой байсан ч комиссийн гишүүд түүний зан авирт сэжигтэй зүйл анзаарчээ. Ингээд түүнийг сэтгцэн эмнэлэгт үзлэгт явуулсан байна. Эмч нар түүний удаан реакц, хөнгөн хуумгай сэтгэлгээ, хайнх байдлыг нь ажиглаад цэргийн албанд тэнцэхгүй гэж дүгнжээ. Эмнэлгээс гарсныхан дараа Пичүүшкин эрс өөрчлөгдсөн гэж ээж нь хожим дурссан байдаг. Тэр улам төрөмгий болж их ууж эхэлж, ойр дотныхондоо доромж үг хэлж, бүр занл хийлдэг болсон байна. Түүний амьдрал нь ч тогтворгүй байсан. Тэр хаяа барилга дээр туслах ажилтан, ачигч, худалдагч гэх мэт янз бүрийн ажил хийж, арай гэж ам зуудаг байсан юм. Хамт ажиллагчид нь түүнийг хачин хүн гэж дурсдаг. Тэр байн гараа угааж, завтай сул үедээ агуулгад хутгаар хоосон хайрцаг хэрчиж суудаг байсан гэдэг. Гэхдээ хожим нь хүмүүс яагаад ч юм Пичүүшкинийг онцгой хүн мэтээр боддог, өөрийгөө бурхан гэж хэлдэгт нь хүртэл итгэдэг байсан юм. Гэтэл бодит байдал дээр тэр зүгээр л архичин байсан. Энэ тухай бараг ярьдаггүй ч түүнийг ажлаас нь 2 удаа архиталтын шалтгаанаар халж байсан. Тэр үед ачигчийг архинаас болж хална гэдэг бол маш ховор зүйл байж тэр карьер амжилт хөөсөн хүн байгаагүй. Харин ч ихэнхдээ паркаар хийсдэг архи уудаг, нийгмийн захад амьдардаг хүмүүсийн дунд байдаг байж магадгүй тэр өөрөө тийм орчинд дассан байсан байх. Анхны алалгаас хойш тэр удаан хугацаанд баригдахгүй өнгөрөхөд нэг зүйл өөрчлөгдөж эхэлжээ. Эхэндээ тэр одоо л баригдах байхаа гэж айж байсан. Гэхдээ хэн ч ирээгүй, тэр баригдаагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр өөрийгөө шийтгэлгүй үлдэж чадна гэж итгэж эхэлсэн юм. Яг энэ мэдрэмжил түүнийг дахин аллаг үйлдэхэд түлхсэн. 2001 оны 5 дугаар сар Пичүүшкин дахин аллаг үйлдэж эхэлсэн. Үүнийгээ тэр яг л амтан агнаж анх хийж байгаа мэт зүрх сэтгэлгүй үйлдэх болсон юм. Тэр 52 настай Евгений Пронинийг хуурч Бицевский парк ой мод руу дагуулж явсан байна. Тэр өдөр Пронин найзуудтайгаа хамт саадуулагдах байрнаас суллагдсанаа тэмдэглээд явж байж Пичүүшкин түүнийг сайн гихчин согтоож дараа нь бохирын нүх рүү дагуулж очжээ. Пронин юу болох гэж байгааг ойлгосон бололтой тэр төмөр хоолойноос зуурч ам тэмцэн барьж байж. Гэхдээ Пичүүшкин түүний гарыг нэг нэгээр нь салгаад амьд чигээр нь нүх рүү шидчихсэн. Тэр 100 ганцхан энэ тохиолдол биш байв. Түүний араас дахиад 10 хүн яг ийм аргаар амиа алдсан байна. Пичүүшкин хүмүүсийг хуурахын тулд янз бүрийн шалтгаан зохиодог байж заримд нь нас барсан нохоогоо дурсмаар байна, хамтдаа архиуя гэж урьдаг байсан бол заримд нь хямдхан бараа өгье гэж хуурна. Харин өөр заримд нь
Юмыг нь зөөхөд туслаас ч гэж гуйж итгэлийг нь олдог байж. Хүмүүс түүнийг бараг танихгүй батлаа дагаж явдаг байсан нь түүнд таашаал өгдөг байсан юм. Тэр бүр өөрийгөө бахархалтайгаар хэнийг ч ятгах чадна гэж хэлдэг байсан гэдэг. Зарим хохирогч нь бүр түүний танил хүмүүс байсан. Тэднийг алханд бүр илүү таашаалтай санагдаг байсан гэж хожим мэдүүлсэн байдаг. Тэр заримдаа хохирогчтойгоо хідэн цаг ярилцаж амьдралынхын талаар аль болох ихийг мэдэж авдаг байсан юм. Хэсэг хугацаанд бүх зүйл түүний төлөвснөөр явж байлаа. Гэхдээ 11 дэх хохирогч дээрээ тэр бараг баригдах шахаж. Гэвч тэр нэг удаагийн алдаанаас хойш бохирын худгийн орчимд цагдаа нар тогтмол хяналт тавьж эхэлсэн байна. Үүний улмаас Александр Пичушкин хэсэг хугацаанд ангаа зогсоохоос өөр аргагүй болжээ. Хэсэг намжсны дараа 2002 оны 1-р сард тэр дахин аллага үйлдэхээр шийдсэн байна. Сүүлчийн алдаанаас сургамж авсан Пичушкин энэ удаа орчноо өөрчилж хотын орон сууцны барилгуудын дунд гэмт хэрэгээ үйлдэхээр төлөвлөжээ. Тэр шин танил болсон нэг эрэгтэйг Каковка гудамж дахь байрны 16 давхар төрж тэд шатан дээр архиуж төр зургийн найзууд болж суусан байна. Хохирогчийг хангалттай цогтоосны дараа Пичушкин түүнийг тагт руу дагуулж гаргаад доош нь түлхэн унгажээ. Гэхдээ энэ арга түүнд таалагдсангүй. Тиймээс удалгүй тэр дахин Бицевский парк руугаа буцсан. 2002 оны 2 дугаар сарын 23-нд тэр 20 нас дөхөж явсан Мария Веричава гэдэг бүсгүйг бай болгон сонгожээ. Мария Веричава метроны гарц дээр нэг залуутай танилцсан. Тэр залуу нь Пичушкин байсан. Залуу бүсгүйд багахан мөнгө амлаж Бицевскийн парк руу хамт явж нуусан зүйлсээ зөөхөд тусалахыг хүссэн юм. Мария ч зөвшөөрсөн байна. Гэхдээ ойроо гүн ормогцоо тэр залуу охины толгой руу хит хитэн удаа зохиод шууд бохирын худаг руу түлхэж унагсан. Жирэмсэн байсан Мария хэдэн цагийн турш хоолоогоор авирж тагийг түлхэж онгойлох гэж оролцоор арай ядан гарч ирж чадсан. Гарч ирснийхээ дараа тэр цасан дээр хүч тэнхээгүй хөвтөж байгаад санамсаргүй хүмүүс олж харснаар амь аврагдсан. Сэгсэн даруйдаа тэр цагдаад хандсан. Гэхдээ түүний мэдүүлгийг хүлээж аваагүй юм. Хэсгийн цагдаа түүнд дарамт шахалт үзүүлж бүр би өөрөө санамсаргүй худаг руу унчихсан юм а гэж бичүүлсэн байна. Пичушкин ихэвчлэн амжилттай өөрийгөө хамгаалж чаддаг хүмүүсийг биш харин сул дорой амьдралд бүдэрсэн эсэргүүцэх чадвар багтай хүмүүсийг онилдог байсан нь тодорхой болсон юм. Удалгүй түүний дараагийн байна 42 настай хөгжлийн бэрхшээлтэй Алексей Федоров гэгч байлжээ. Түүний ар гэрийнхэн хэдэн сарын турш хайж зураг барин хаасайгүй явсан ч олж чадаагүй гэдэг. Хамгийн амжигтай нь тэд Пичушкинаас өөрөөс нь хүртэл асууж байсан. Тэр үүнийг хожим бүр бахархалтайгаар дурссан байдаг. Ердөө 2 хоногийн дараа Пичушкин 13 настай Миша Лобовыг парк руу дагуулж явсан гэдэг. Миша Лобов өнчин хүүхдийн асрамжийн газраас оргон гарсан. Түүнд нэг танихгүй хүн 500 рубль амлаж жаахан зүйл зүгөөд өгөөч гэж гуйсан гэдэг. Тэр мөнгө Мишад мэдээж маш их мөнгө. Гэвч Бицевскийн паркт очиход зөөх ямар ч телевизэр, компьютер байгаагүй. Тэрч бас Миша хүүг Мария шиг худагт унагжээ. Хожим тэр Пичушкинтэй таарад цагдаад хэлсэн ч айсандаа зүхтааж хэрэг цааш яваагүй. Тэр өмнөх аргаа давтах гэж оролцсон ч энэ хөө мөн л амьд үлдэж чадсан. Пичушкины амьд үлдсэн хохирогчид ердөө 3 байдаг. Тэд бүгд хожим нь санамсаргүйгээр түүнтэй дахин тааралцсан байдаг. Тэдний нэг нь бүр түүний хурш байсан Константин Поликарпов. Тэр толгойдоо хүнд гэмтэл авснаас болж ой санамжаа хэсэгчлэн алдсан учраас Пичушкинийг огт сэжиглээгүй. Яг энэ үед Пичушкин нэг зүйлийг ойлгосон. Хүнийг амьд үлдээж болохгүй. Хэрвээ амьд үлдвэл нэг өдөр заавал чамтай дахин таарч чамайг илчлэнэ. Мария Веричава түүний 16 дахь хохирогч, Миша Лобов 20 дахь нь, харин Поликарпов 37 дахь нь байжээ. Ингээд тэр нэг шийдвэр гаргасан. Тэр хүмүүсийг амьд чигээр нь худагнд шидэхээ болж илүү найдвартай арга хайж эхэлсэн. Ерөн цуврал алуурчид эхний үедээ өөрийн гэсэн арга барилаа хайж, туршиж, алдаа оноогоор дамжин дараа нь өөрсдийн танигдах гарын үсэг мэт хэвшмэл ямар нэг шинж тэмдгийг бүрдүүлдэг. Пичушкин ч муу адил ийм үе шатыг туулж байсан юм. Дараагийн удаад тэр бүр бэлтгэлтэй байсан. Тэр нэг хамт ажиллагчаасаа гар буушиг ажилдаг жижиг зэвсэг авч
Червяко гэдэг хүнийг буудаж хөнөөсөн байна. Гэхдээ дараагийн орлогонд бүтэлгүйдэж Сергей Фролов гэдэг хүнийг 2 удаа буудсан ч сум гацаж бүр өөрийгөө гэмтэйг шахжээ. Эцэст нь тэр хохирогчоо өөр аргаар хөнөөж Зевсгээ нуур руу хайсан байна. Ингээд эцэст нь Бичүүшкин өөрт нь хамгийн найдвартай санагдсан аргыг олсон юм. Тэр нь бол алах. Тэр ихэвчлэн хохирогчийн араас дөхөж очоод толгой руу гинэт хүчтэй зохилт өгдөг байж, алхандаа хүртэл тэр хэтэрхий гаж донгийн шинжтэй ханддаг. Нэг удаа хүргэн ах нь алхыг нь гуйхад өгсөн ч дараа нь түүнийг шууд хайсан гэдэг. Учир нь тэр миний хэрэглэж байсан зүйлийг өөр хүн ашиглаж шиг санагдсан гэж хэлсэн байдаг. 2002 оны төгсгөл гэхэд Александр Бичүүшкин аль хэдийн 24 хүний аминд хүрсэн байлаа. Гэхдээ тэр зогсох бодол огт байгаагүй. Цуврал алуурчдын нэг аимшигтай онцлог бол тэд өөрсдөө хизээч зогсдоггүй явдал. 2003 он гарч аллаг үргэлжилсээр байв. Тэр хохирогчдын нэрээр нь ч санахаа болж зүгээр л дараагийн тоо гэж хардаг болсон байна. Тэр нэг удаа ингэж ярьсан: Лёша 60 орчим настай орой 8 цагт уулзаад 10 гэхэд дуусгасан. Ийм хүйтэн мэдрэмжгүй байдлаар хүний амийг ярьдаг байсан юм. 2003 оны 8 дугаар сарын 27-нд тэр Владимир гэдэг хүнийг хөнөөсөн. Тэр өөрөө энэ талаар бид гурав хамт архиуч байсан. Дараа нь нэг нь явсан. Би нөгөөтэй нь ойр орж тэнд нь дуусгасан гэж хожим дурссан байдаг. Түүний хэлсэн 3 дахь хүн бол амьд үлдсэн бас нэг хохирогч болох Поликарпов байсан юм. Тэр толгойдоо алхны цохилт авч амьд үлдсэн ч насан туршдаа тахир дутуу болж ой санамжаа алдсан. Хожим Бичүүшкин түүнтэй гудамжинд санамсаргүй таарахад анх удаага баг зэрэг айдас мэдэрсэн гэдэг. Үүний дараа тэр дахин хэсэг хугацаанд намжсан. Гэхдээ тэр үед түүний аминд хүрсэн хүмүүсийн тоо аль хэдийн 40-оос давсан байсан юм. Гэхдээ яагаад 40 гаруй хүн амиа алдах хүртэл хинч энэ цуврал алалгыг анзаараагүй вэ гэхээр Бичүүшкиний хэлснээр би ихэнх цогцыг бохирын худгууд руу хайсан. Урсгалд туугдаад алга болдог байсан. Бицевскийн ойд ийм худгууд маш олон. Тэр согтуу, хамгаалтгүй хүмүүсийг тийш нь унгаадаг байжээ. Урсгал цохигдсоор эцэст нь бараг танигдахын аргагүй цогцоос болж гарч ирдэг байсан гэдэг. 2006 онд Кореневскийн цэвэрлэх байгууламжийн дарга шүүхтэр хэлэхдээ сүүлийн 5 жил тэнд 29 цогцос олсон, гэхдээ нэг ч хэрэг үүсгээгүй гэсэн юм. Хэсэг хугацаанд намжсны дараа Александр Бичүүшкин дахин Бицевский паркта аллах үйлдэж эхэлсэн юм. Гэхдээ энэ удаа түүний арга барил мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Тэр цогцыг хутганд шидэхээ болжээ. Учир нь түүнд илүү мэдрэмж хэрэгтэй болсон байв. Хожим байцаалтын үеэр тэр ингэж хэлсэн байдаг. Надад бүх зүйл яаж дуусч байгааг харах хэрэгтэй байсан. Хутганд шидэхэд хөхлийг нь би харж чаддаггүй байсан гэж. Гэхдээ түүнийг зовоож байсан өөр нэг зүйл байлаа. Тэр бол хинч түүний тухай мэдэхгүй байсан явдал. Хэдийгээр хохирогчдын тоо аль хэдийн олон болсон байсан ч цагдаа нар Бицевский паркад цуврал алуурчин байгааг огт анзаараагүй байсан юм. Алга болсон хүмүүсийн ар гэр найз нөхдөд тэднийг Бичүүшкиний хамт харсан гэж хэд хэдэн удаа ярьсан ч энэ мэдээлэлд цагдаа нар анхаарал хандуулаагүй байгаа. Ингээд дүүрэг даяар нэг цуурхал хүртэл тараасан нь алга болсон хүмүүсийг хойд Кавказ руу боолын хөдөлмөрт авч явсан гэх яриа. Харин жинхэнэ үнэн бол яг тэдний хажууханд ой дотор өрнөж байлаа. Ингээд харахаар тухайн үеийн Оросын цагдаа нар араараас гарах амьгүй цогцыг олохдоо тийм чухалжж үздэггүй. Харин ч бүр өөрсдөө осол гэж үзээд өнгөлөн далдлаад явдаг байж. Ихэнх тохиолдолд үхлийн шалтгааныг живсэн эсвэл ослын гэмтэл гэж дүгнэдэг байжээ. 2001 онд Бичүүшкин дор хаяж 11 хүн, 2002 онд 12, 2003 онд 10 хүнийг хөнөөжээ. Бүгд ижил аргаар дэлгүүрийн ойролцоо танилцсан, хамтдаа архиун, ойроо дагуулж явна, цохин худаг руу шиднэ. Хачирхалтай нь хүмүүс Бичүүшкинийг дагаад явдаг байсан. Учир нь тэдэнд архи, анхаарал, харилцаа хэрэгтэй байсан. Зөвхөн 2005 оноос эхлэн нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлсэн байгаа юм. 2005 оны намрын төгсгөлд Москвагийн эрүүгийн мөрдөгчдийн өдөр тутмын шуурхай хурлын үеэр нэг өдөр Бицевский парк дахь толгойд цоорсон эрэгтэй хүний цогцыг олсон тухай мэдээ уншиж байлаа.
Энэ хүн магадгүй орон гэргүй хүн байж магадгүй. Тэр үед Москвад өдөр дунджаар 5-6 аллаг гардаг байсан учраас энэ явдал тийм ч их анхаарал татсангүй. Гэхдээ хэд хоногийн дараа ойролцоох дахин адил төстэй хэрэг гарч хэд хоногийн дараа 3 дахь цогцос олдсон байна. Энэ нь мөрдөгчдийг анхаарахаас өөр аргагүй хүргэж өндрийг авахд хүргэсэн. Бицевский паркт зогцсноо тогтмол олдож эхэлснээр тэд шуурхай штаб байгуулж жинхэнэ мөрдөн шалгалт эхэлжээ. 2005 оны 9-р сард 46 настай Юрий Кузнецовын цогцос олдсон байна. Тэр Бичушкинтэй архиуж байхдаа ухаан алдан унсан гэдэг алуурчин үнийг сонирхолгүй гэж хүртэл хэлсэн байдаг. Сарын дараа 31 настай Николай Воробьевын цогцос олдсон. Тэр амьд үлдэхийн тулд цухтгийг оролцсон ч Бичушкин түүнийг бараг л хөл хөдөлгөөнтэй гудамжинд амжиж хүрэхий өмнө нь гүйцээж барьжээ. Бичушкин хожим нь ярихдаа зарим нь зугтдаг байсан. Тэр үед би ойлгосон хэрвээ тэд ойгоос гарчихвал би баригдана. Тэгээд надад гинэт асар их хүч гарч ирдэг байсан гэж. Цогцсууд бүгдэнд нь толгой цоорсон гэмтэл байдаг байсан. Гэмтлийн онцлог нь толгойн цоорч заримдаа хоолороо шил, мод, салаа, саваа зэргийг хийсэн байдалтай байсан учраас энэ нь түүний зан үйл мэт харагдаж, гол нь толгойд нь гарсан цоорхой гэмтэл үүснэ нь цуврал аллах болохыг илтгэж өгсөн. Дараагийн алалгууд улам хэрцгий болж эхэлсэн. Зарим цогцос танигдахын аргагүй болтлоо гэмтсэн байжээ. Нэг тохиолдолд бүр толгой нь байхгүй байсан. Дараа нь нохот авч явсан нь тогтоогдсон байна. 2005 онд ганцхан жилийн дотор цагдаа нар Бицевский паркаас 10 цогцыг олсон. Энэ удаа хэн ч эргэлзсэнгүй, тэнд цуврал алуурчин байна гэдэг нь тодорхой болсон. Ингээд хэвлэл мэдээллийнхэн түүнд нэг нэр өгсөн нь Бицевскийн маньяк. Хэвлэл мэдээлэл энэ хэргийг мэдээлж эхэлмэгц олон нийтийн анхаарал огцом нэмэгджээ. Шинэ хохирогч бүр жинхэнэ мэдээгээр шууган дэгдээсэн. Харин Бичушкин өөрийнхөө тухай гарч байгаа мэдээг анхааралтай үзэж бүр таашаал авдаг байсан. Сэтгэл зүйчид түүний хамгийн гол онцлогийг ингэж тайлбарласан байдаг нь хит их бардам зантай. Тэр хамгийн аимшигтай, хамгийн алдартай маньяк болохыг хүсдэг байж. Түүнийг барихын тулд Москвагийн цагдаа нар бүх хүчээ дайчилжээ. Гэхдээ асар том ойг бүрэн хянах бараг боломжгүй байсан юм. Тэд орох гарах замууд дээр эргүүл тавьж, хүмүүсийн дунд нэвтрэн орж, с ิจ гтэй хүмүүргийг шалгаж эхэлсэн. Нэг удаа бүр эмэгтэй хувцас өмссөн нэг эрэгтэйг андуурч баривчилсан ч шалгалтын дараа сулалсан байна. Эцэст нь Бичушкин ойд анх их аюултай болсныг ойлгожээ. Тиймээс тэр дахин хэсэг хэрэг хийлгүй нам гүн байсан. Гэхдээ нэг өдөр сонин дээр Бицевский маньяк баригдсан гэх мэдээ гарсан гэдэг. Энэ нь түүний бардам занг шууд хөдлөгдсөн. Тэр би одоо ч чөлөөтөө явж байна гэдгийг харуулахыг хүссэн. Тэгээд ганцхан 7 хоногийн дотор хид хідэн хүнийг дараалан хөнөөсөн байна. 2006 оны 6 дугаар сарын 14 энэ өдөр Александр Бичушкин өөрийнхөө сүүлчийн хохирогчийг сонгосон юм. Тэр бол түүний хуучин хамт ажилладаг байсан Марина Москалева байсан юм. Бичушкин түүнийг урьж Бицевский парк руу дагуулж явжээ. Гэхдээ энэ удаа эмэгтэй ямар нэгэн буруу зүйл болж байгааг зөнгөөрөө мэдэрсэн байна. Тэгээд тэр Бичушкинд хандаад би хүүдээ бичиг үлдээсэн, хинтээ хаашаа явж байгаагаа бичсэн, бас чиний утасны дугаарыг үлдээсэн шүү гэж хэлсэн. Энэ үгс алуурчныг шууд илчлэх боломжтой байв. Бичушкин үүнийг маш сайн ойлгож байсан. Тэр энэ эмэгтэйг зүгээр явуулбал амьд үлдэнэ гэдгийг ч мөн мэдэж байлаа. Гэхдээ тэр зогсож чадаагүй. Хожим нь тэр ингэж хэлсэн байдаг. Би түүнийг явуулж болох л байсан. Тэр амьд үлдэх байсан. Гэхдээ надад тэр нь тэсхийн аргагүй байсан. Тэгээд би бүгдийг үл тоосон гэсэн юм. Ингээд Бичушкин эмэгтэйг хөнөөжээ. Марина гэртээ эргэж ирээгүй. Түүний ар гэрийнхэн үлдээсэн бичгийг нь цагдаад өгсөн. Удалгүй хяналтын камерын бичлэг шалгахад Марина яг тэр өдөр Бичушкинтэй хамт явж байсныг тогтоосон. 2006 оны 6 дугаар сарын 16-нд цагдаа болон онцгой байдлынхан Бичушкины гэрт нэгжлэг хийжээ. Тэндээс тэд нэг хачирхалтай зүйлийг олсон. Тэр нь шатрын самбар. Тэр самбарын нүд бүр дээр дугаарлсан цаас наасан байсан бөгөөд нийт 61 нүд бүглэгдсэн байжээ. Самбар дотор нь энгийн хогшиг зүйлс байсан. Лонхны бөглөө, жижиг мод, янз бүрийн хэлтэрхий. Гэхдээ үнэндээ энэ бүхэн тэр хүмүүсийн тухай цуглуулга байсан.
Хожим нь тэр эд зүйл бүрийг алуурчин өөрийнхөө хийсэн алалгын газраас авч ирж байсан гэдг нь тогтоогдсон. Зарим цуврал алуурчид хийсэн хэрэгээ дахин мэдрэхийн тулд дурсгал хадгалдаг. Пичүүшкний хувьд ч ялгаагүй. Тэр эд зүйлсийг гартаа барьж хэдэн цагаар сууж аллах бүрийг дахин сэргээж боддог байж. Түүний хувьд энэ нь хүний хувьд гэр бүлийн зургийн цомог үзэхтэй адил таашаал байсан гэж ярьсан. Нэг удаа түүнээс асуусан байдаг. 64 нүд бүгд дүүрүүл яах байсан бэ гэж. Тэр өөр самбар эхлүүлнэ гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл тэр хизээж зогсохгүй байсан юм. Эхэндээ Пичүүшкэнд бүхнийг үгүйсгэж байсан. Гэхдээ удалгүй тэр өөрөө ярьж эхэлсэн. Тэр өөрөө 63 аллах үйлцэн гэж мэдүүлсэн. Харин мөрдөгчд анх 52 хэрэг дээр л нотлохотой байж. Түүний мэдүүлэг маш нарийн байсан. Хаана, яаж, хизээ, ямар байдлаар хөнөөсөн тухай. Энэ мэдээллийг гинт хэрэг үйлдээгүй хүн мэдэх боломжгүй. Ингээд мөрдөн байцаагчид түүнийг бүх хэрэгт холбоотой гэж үзсэн байна. Пичүүшкэн өөрийгөө жирийн хүн гэж огт боддоггүй байсан. Тэр өөрийгөө хүмүүсийн хувь заяаг шийдэгч, сүнсийг нөгөө ертөнц рүү илгээгч гэж итгэдэг байсан. Сэтгэл зүйчид түүнд нэг онош тавьсан хүн алах дон. Түүний хувьд алах нь зүгээр нэг үйлдэл биш, амьдралын утга нь болсон байж. 2007 оны 10 дугаар сарын 29-нд шүүх эцсийн шийдвэрээ гаргасан. Александр Пичүүшкэн 48 хүнийг амийг хөнөөсөн, мөн 3 удаагийн аллах үйлдийг завдсан гин буруутайд тооцогдож, бүх насаар нь түүнд 20 ялыг оноосон. Түүнийг Оросын хамгийн хатуу дэглэмтэй 20 ангиудын нэг болох Полярная Сова шоронд шилжүүлсэн байна. Тэр одоо 52 настай шоронд амьд байгаа. Өнөөдөр ч тэр өөрийн хийсэн зүйлдээ огт харамсдаггүй, харин ч эсэргээрээ бахархдаг. Нэг удаа түүнээс асуухад хэрвээ чи одоо суллагдвал хамгийн түрүүнд юу хийх вэ гэхэд тэр бодолгүйгээр архиуд хүмүүсийг хүчирхийлэн дараа нь ална гэж хариулж. Түүний хувьд алуурчин байх нь амьдрах шалтгаан нь байжээ. 2025 онд тэр өөрийгөө өмнө нь тайлагдаагүй 11 хэрэгт холбоотой гэж мэдэгдсэн. Зарим шинжээчид үүнийг зүгээр л анхаарал татах гэсэн оролдлого гэж үздэг. Учир нь тэр мартагдахыг хүсдэггүй. Тэр өөрийгөө хамгийн аимшигтай, хамгийн олон хүнийг хөнөөсөн маниак гэж дурсагдахыг хүсдэг. Та Пичүүшкний тухай юу гэж бодож байна? Түүний тухай сонсоод төрсөн сэтгэлдээ хуваалцаарай. Мөн энэ хүртэл дуустал нь сонссон бол зүрх үлдээж мэдэгдээрэй.